За сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Women in Medicine подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ингээд бид нэг уулзтойгоо танилцуулъя. Хөтлөгч Гэрэл маань. Хөтлөгч Инхтол. За манай өнөөдрийн төвчнийг та бүхэнд танилцуулъя. Denk Pharm компани Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, эрүүл мэндийн удирдлагын магистр, багийн 5 бэрхшээл номын редактор гэх юм орчуулагч. Тийм. Их амгалан захирал маань хүрэгдээ ирсэн байна. Мөн манай Women in Medicine mentorship хөтөлбөрийн ментор. Тэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр таны ойр үеийн сонь сайхнаас эхлэе. Ер нь ямар ажлууд хийгдэж байна? За яг өөрийгөө танилцуулахаас гадна бас компани танилцуулж байна тийм. Би сая мэддэг хүмүүс нь бас Denk Pharm гэж мэдж байгаа хата мэдгүй хүмүүс ярьлаа хэлэхэд манайхын албаны бүгдийн хамт гэрмээ улсын Denk Pharm гэдэг юм төлөөлөгч компани Монгол төлөөлөгчийн газар. Тэгээд бид нар бол энэ компани Монгол улсад төлөөлөөд бүтээгдэхүүн үйлчлэгээ танилцуулах нийгмийн хариуцлагын хүрээнд бусад олон төслөөр хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд сүүлийн үеийн сонь сайхан гэвэл яг өнөөдөр дөнгөж нэг арга хэмжээс наашаа шууд гүгд ирсэн байна. Тэрний ямар арга хэмжээ гэхээр Denk Pharm компани 2014 оноос эхлээд жил болгон 5 оюутан, манайхын оюутан мөн 5 эмчт тэтгэлэг гартуулдаг. Тэгээ өнөөдрийн үед бол оюутнуудаа тэтгэлэг гартуулж хаад хүрээд ирсэн байна. За. Тий. Баяр хүргэе. Тэгэхээр оюутнууд тэгэхээр та олон жил ингээд одоо тэтгэлэг олон оюутнууд өгөөд явсан гэдэг. Тэгэхээр тэднээс жишээ болгоод тийм ярим оюутныхын түүхээс ч юм уу яг тэр тэтгэлэг тэр оюутанд яаж нөлөөсөн талаар тань түүх байгуулга хуваалцвал. Тэтгэлэг гэсэн чинь би яг өнөөдөр нөгөө оюутныхаа тэтгэлгийг гартуулахын өмнө зүгээр ингээд санамсаргүй тэтгэлэг гэд гуглдээд үзлээ л дээ. Тэгсэн чинь маш олон мэдээлэлүүд гарч ирсэн л да. Дэлхий дээр нийтдээ хичнээн 100 мянган тэтгэлэг олгогдож байна уу? Ямар утга учир үн цэнийг тэр тэтгэлэг авчирч байна вэ гэдэг. Ингээ үзсэн чинь их сонин. Тэгээ би нэг хоёрхан жишээ дурдмаар санагдсан. Тэгээ өнөөдөр оюутны арга хэмжээнд би бас тэрийг ингээд хамтдаа хуваалцмаар санагдлаа. Юу гэхээр одоогоос 20 жил гаруй өмнө Африкийн Зимбабве улс гэдэг тийм. Зимбабве улсад нэг охин 11 настай байхдаа бид нар бол эмэрхчлээд гоё орн амьдарч шүү дээ тий. 11 настай байхдаа өөрөөсөө мэдээж нэлээд олон насаар ах хүнтэй юугаараа шашныхаа ч юм уу тэр соёлынхаа юмар ч юм уу ээж аавынхаа шахалтаар ч гэдэг юм уу гэрэлсэн байна л да. 11 настай хөвгч шүү дээ тий. Тэгээд 18 нас хүрэхдээ 4 хүүхэд гаргацсан. Тэгэхээр тэр хүүхэд ямар амьдралыг туулах нь тодорхой, ямар боловсролыг яаж эзэмшгүй энэ хугацаанд тий. Ийм нөхцөл байдалд байжсэн чинь тухайн үед Африкийн эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих нэг төрөмс байгууллагаас тэр хүүхдэд одоо энэ scholarship олцсон байна л да. Энэ scholarship-ыг одоо тэр хүүхд ашиглаад Америкийн нэгдсэн улсад энэ гоё том сургуульд явж суралцаад өөрийгөө хөгжүүлээд тэгээ зүгээр нэг одоо хувь одоо сайн иргэнч гэдэг юм тийм биш. Тэр хүн өөрөө дэлхийн нийтэд одоо хүлээн зөвшөөрөгдсөн одоо хүмүүнлэгийн маш том элч болсон байлаа л да. Би нэрийг одоо санахгүй байна. Тэгээд энэ scholarship өөрөө нэгэн хүнд одоо яг тухайн нөхцөл байдлыг үзэх юм бол магадгүй 10 20 хэдэн хүн болгосон би мэдэхгүй байна. Яг тэр хувь хүнд нөлөөлөхөөсөө илүүтэйгээр тэр хүнээр дамжаад тэр хүнийг сэтэлжүүлж өгснөөрөө дэлхийн хэдэн мянга хэдэн сая хүнд одоо гэрэлтгээ нөлөө богсон байгаа байхгүй. За тэгээд бас нэг сонирхолтой жишээ олж уншлаа. Тэрний юу гэсэн чинь Кений нэг бизнесмен Кен бас Африкт шахахгүй байна л да. Улс орныхаа удирдагчдыг илүү их одоо боловсралтай, илүү чадварлаг байгаасаа гэж бодоод яг тэр ойлгомжтой ямар хэмжээний боловсралтай, ямар хэмжээний хүмүүс улсыг удирдаад, ямар хэмжээний хөгжил дэвшлиг тэг байгааг нь ойлгомжтой. Тэгээд хувьяасаа санхүүжүүлээд тухайн үед Кенийн шилдэг хэдэн оюутныг Америк нэгдсэн улсад шилдэг сургуулиудад сурах боломжийг олгосон байна л да. Тэгээд
тэр үед Харвардын сургуульд Кенни нэг оюутан хамгийн анхны одоо оюутан суралцсан нь тэр нь өнөөгийн Америк нэгдсэн улсын одоо ерөнхийлөгч асан Барак Обамагийн аав гэж таарсан байна. Тэг сонирхолтой ч байгаа байхгүй. Хэрвээ тэр scholarship Барак Обамагийн аавд очиагүй байсан бол тэр хүн Америкт очиж суралцахгүй байх байсан баг. Тэгээд тэнд очиод Обамагийн ээжтэй танилцахгүй байх байсан бол тэгээгүй байсан бол өнөөдрийн одоо дэлхийн дээрх одоо Америк нэгдсэн улсны түүхэнд хамгийн анхны хар арьс ерөнхийлөгч гарахгүй байсан баг. Зөвхөн арьсан хүний үзлээрсээ хэлж байгаа юм биш. Өөрөө Барак Обама гэдэг улс төрчийн дэлхийн хэмжээнд гаргах шийдвэр нь гарахгүй байх байсан. Магадгүй өөрөөр ирэх байсан баг. Тэгэхээр нэг scholarship өөрөө одоо үнийн дүн ч юм уу тэр олгогдож байгаа хэмжээний хэд байхаас үл хамааран ямар хэмжээний том өөрчлөлтийг авчирч идэг юм бэ гэдэг би scholarship гэх юмс харлаа л да. Тэгээд манай 2014 оноос эхлээд энэ тэтгэлэг төлөвлөлтийг санаачилсан юм. Ер нь бол яг компанид энэ үйлдвэрлэгч компани хэдий боловч энэ компаниг анх үүсгэн байгуулсан хүн их гоё одоо түүхтэйгээр энэ компаниг анх байгуулсан байдаг л да. Юу гэхээр компани нэр нь Denk Pharma тий. Компани үүсгэн байгуулагч нь Denk гэдэг үгэн логог нь огийнх нь. Тий. Тэгээ хамгийн анх компанийхаа нэрийг одоо сонирхуулаад ярихад Denk буюу Elizabeth Denk, Цэг Denk гэж нэрлэжсэн байхгүй. Тэгээ нөгөө орчлон ОХК-г нөгөө манайхаар бол ХХК ч юм уу тий тэр нь товчлолно. Тэгээ нөгөө эхнэрийнхээ нэрийг Elizabeth гэдэг нэрийг нь аваад Denk гэж байгаа. Тэгээд тэгж үүсгэн байгуулах одоо анхны зорилго нь анхны санаа яаж төрсэн бэ гэсэн чинь хаанхын усуудаар хэлээд ингээд тэгэхээр айлж явж байгаад нэг улс орнд одоо бодвол хөгжил буураар нь лээсэн юм шиг ба. Тэгвэл антибиотик ч юм уу тий ямар нэгэн одоо нөгөө эм хэрэглээд л идэвчих одоо 5 юм 7 оны дотор идэвчих боломжтой өвчнөөс хүн нас орж байгааг хараад их сэтгэлээ зэлсэн байхгүй. Тэгэнгүүтээ яагаад энэ хүн тий ийм улс оронд төрчөөд өнөөдөр ийм нэг имжлэг хэн тариа гарцсан байхад амир өгч байгаа юм. Энэ улстай аимшигтай байж болохгүй асуудал. Ийм учраас би одоо тий хорондоо ямар одоо чанартай ямар одоо стандарт бүх юмыг хэрэгжилж байгаа. Тэр маань өөрөө дэлхийн хааж байсан гэсэн адил стандарттай тэр юмыг аваад энэ хүн эдгэрэх боломжийг авч эдэлж явах хэрэгтэй гэн. Тэгээ энэ боломжийг олгоё гэдээ өөрөөр хэлэх юм бол нөгөө анх компани байгуулахдаа энэ зорилгыг тавиад өөрөө илүү экспортын зах зээл дээр дэлхийн бусад улс орнууд дээр интернэшнл стандартын эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг түүнийг ингэж байгуулагдсан байхгүй. Тэгээ нөгөө дараа нь ингээд менежментийн хөгжил ингээд компани ч нөөцлөх хөгжлийн хавцад 48 оноос хойш ихээр үе шатуудыг дамжин менежментийн дараагийн удирдлага гарч ирнэ. Тэгээд дараагийн удирдлага нь гарч ирээд дараагийн одоо авсан арга хэмжээ юу гэхээр ерөөсөө нийгмийн тул хөгжлийн тулгуур хүчин зүйл бол боловсрал, эрүүл мэнд хоёр юм байна гэх. Тэгээд зарим улс орнууд дээр одоо нөгөө баг дунд боловсролыг дэмжих хөтөлбөр санаачилж хэрэгжүүлээд зарим улс орнууд баг сургууль барьж өгөх нэмжлэг үзүүлэлт гэдэг юм үү. Тэгээд компани захирал нь өөрөө яг тэр Африкийн улсанд нь очиод 6 сараар өөрөө амьдраад яг өөрийн нүдээр тэр нөгөө барилгынх нь одоо чанар юм одоо эцэлтэй юм санаатай ажилласан гэдэг юм байна. Одоо дараагийн удирдлага нь юу гэхээр бас нэлийн бас нэг одоо зарим эмнэлгүүд дээр нь очиж одоо Азийн зарим орн дээр чинь эмнэлгийн одоо тэр байгууламж дээр туслах гэдэг ч юм уу гэдэг аюул олон төс төлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. 2014 оноос эхлээд бид нар Монголд анагаахын чиглэлээр суралцж байгаа одоо оюутнуудад дэмжлэг урам өгье. Ингэх юм бол бид нар энэ урмыг өгчих юм бол эрүүл мэндийн системд нь ажиллаж байгаа тэр одоо мэрэгчлэтнүүдийг жоохон ч гэсэн урмаар дэмжиж өгөх юм бол манайхан ямар чадварлаг ямар мундаг одоо мэрэгчлэлтүүд болоод нийгмийн одоо эрүүл мэндийг сайжруулах хүмүүсийн чанартай хугацааны амьдралыг бүрдүүлэх тойрноор оруулах юм. Энд төслийг санаачлаад тэгээд өнөөдөр хүртэл тасралтгүй одоо жил болгон 5 оюутан сургалтын төлбөр одоо жил болгон 5 эмчтэн тэтгэлгийг гаргуулж явж байгаа. Сая нөгөө чи асуусан би өөр юм яриад явчих шиг боллоо те хариг дэлгэрэнгүй явсан. Яг би нэг тийм гоё сэтгэл огшоос нэг жишээ түрүүний нөгөө гадны хүмүүсийг ярихаас л үү манай Монголд сэтгэл огшоосон жишээ ч их олон байна л да. Тэгээд 17 он шиг санагдаж байна. Бигтээ оноо буруу хэлж магадгүй. Манайх бас яг тэтгэлгээ 5 оюутан гарч болжсэн. Тэгээд 5 шилдэг оюутны нэг маань ингээд шагнал одоо тэтгэлгээ гарлаж авсныхаа дараа төлөвлөж сэтгэлээ хэлэхдээ би энэ тэтгэлгийг аваад сургалтынхаа төлбөрийг төлнө. Энэ надад маш чухал хэрэгцээтэй цаг үед ирж байна. Тэгээ би та бүхний одоо өгсөн энэ урмыг чинь хариуд би заавал хариугч нь одоо тий ачигч нь хариулнаа. Тэнгүүд би чинь яна зүгээр баярлаа. Зүгээр л чи өөрөө л гэж барыг хэлэх гээл дотроо бодож байсан чинь
Гэхдээ би эргүүлээд энэ мөнгө чинь буцааж олгоно гэсэн үг, буцааж өгнө гэсэн үг биш ээ. Би аль болох олон хүний амь насыг аварч би энэ тэтгэлгийн утга учир үнцнийг гаргана. Энэ бол бүр амар хатаач юм тий. Ингэнгүүт ингээд ийм их үнцэнтэй тий нэг жижигхэн цочил тий хэдийгээр одоо үүдээ нэг удаагийн сургалтын төлбөр хэдий боловч нөгөө талаараа нэг жижигхэн цочил ямар их одоо тийм урам зориг өгөх үү. Тэгээд өмнө одоо 14 оноос хойш авсан оюутнууд дээрээс ингээд хүй хаана явж гэнэ үгээд ингээд сураг гаргахаар тэгэд тэтгэлэг авчихсан оюутнууд маань бүгдээрээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад магистр доктортой хамрагдаж байгаа юм байна. Зарим нь сургуультай багшилж байна. Зарим нь одоо Монгол улстай том клиникийн эмнэлгүүдэд хамгийн одоо үнцэнтэй хамгийн өндөр ур чадвартай мэрэгчлэнүүд болоод ажиллаж байна. Энэ бол бидний хамгийн бахархах, хамгийн одоо тийм дуртай ярих сэдв юм нэг болсон ба. Яа ч юм өнөөдөр яг энэ тэтгэлгээ гардуулж өгсөн яг юм өдөр таарчлаа. Тэгээд гоё асуулт баярлалаа. Бид ч гэсэн бас баяртай юм. Тэгээ ийм гоё үзэн ингээд бас манай подкастын бичлэг таарад тэгээд энэ сэтгэлээ ингээд гоё хаалцж байгаад баярлж байна. Би тэгээд ингэж чаддаг гэсэн байхгүй нэг ингээл энэ чигээл явж явах чинь дэнк гингүүд бүх юм ингээл ивэнтдэгтэй спонсорлол ингээл дэмжээл явж идэг. Айгу тийм өглөгч байгууллага юм ингээд бодчихсон чинь угаасаа анх байгууллага нь үүсэж хөгжөлтөл тэр хүний тэр компаниг үүсгэсэн сэтгэл нь айгу тийм бусдад өгөхтэй гэх шүтэмжтэй байдлыг дэмжих гэдэг айгу юу нэг гоё сэтгэлээр нээсэн компани байна л та. Хүмүүс болохоор эмийн компани гэхээр одоо юу гэдэг нэг эмэл борлуулдаг гэж бодоод байдаг. Гэтэл яг бод байдал дээр бид нар болохоор юу хийдэг вэ гэхээр хэрэглэгчдэд эрүүл мэндийн боловсрол олох юмсаа гэдэг маш олон сургалтууд хийдэг. Эмч нарыг одоо юу гэдэг гадагшаа төгшөө сургахт нь чадах хэмжээгээр дэмжихийг хичээдэг. Аль болох олон хүн илүү ихийг суралцаад илүү их одоо тий нэг хорондоо авчраастай гэж мөрөгддөг. Тэгээ манайхан нэг подкаст хийсэн яг спонсор бид нар байхгүйсэн. Тэгэл яг бас Denk Farm л гадаа сунгаал бид нар тасалжсэн. Гоё юм баярлалаа. Баярлалаа. Тэнд. Тэгээ хамгийн анх одоо энэ холбоо үүсгэн байгуулалтаа үйл ажиллагаа маань эхэлж байхад бас ингэж бүх юм чинь ингэ сэтгэлээр явахгүй шүү дээ. Санхүүжилт гэдэг юм дээр тулж явдаг. Тэгээ тэн дээр хамгийн эхлээд Denk Farm-д хандчихсан. Тэгээ тэр үед ингээд бидний юу ч хийгээг байхаа те ямар нэгэн шалгуур болцол тавихгүйгээр бидний ингээд дэмжиж өнөөдөр ингээд таахын подкаст маань хурж идэг шүү. Камера өмнө хатуулах гэсэн. Баярлалаа. Ер нь гэхдээ Denk-ийн үйл ажиллагаа бол Denk-ийн одоо ингээд биднэртэй уулздаг эмч төлөөлөгч нараас би бол ингээд юм хайр мэдэрдэг байхгүй. Тэрний яадаг хэрэг одоо өмнө нь эмнэлэгт ажиллаж байгаа гэсэн сая ковидын үед тэгэл бүх л ийм эрүүл мэндийн одоо нэг ялангуяа эмийн төлөөлөгчийн компаниуд ер нь бол ингээд бас ирэхээр очих нь багассан шүү дээ. Тэгж байгаа Denk биднээс юм бол огтгоос басчлаа үзэхүү. Биднээс зориулаад ус шүүгчтэй. Витамин D гэдэг ерөөсөө та нар эрүүл байх хэрэгтэй шүү. Та нар аюулгүй байх хэрэгтэй гэдэг байдлаар ингээд бидний дэмжижсэн. Энэ болгоноос ер нь бол айгүй гоё уран зориг хайр мэдэрдэг. Гоё. Тэр маань хавж настай хүрч байгаа тэгэхээр баяртай. Манай ч дандаа эмч мэрэгчлэнүүд эмзэгч нар ажилладаг. Тэгээд ингээл нөгөө нэг бид нар ингээд өөрсдөө их ажилтай байна гэж бодож байгаа мэт боловч эмчнэртэй харьцуулахаар бүр яана тэр эмчнүүд маань ямар амар ачаалтанд ингээд тий тэгээ дээрээс нэм тарай маань ямар үнэтэй байлаа яаж эргээд хэдэн өнд хүрэх үгүй тэгээ бид нар ч тэр шар зүрх гэж айнаа нэрлсэн. Тэгээд нөгөө шар өнгөчн хүнд их тийм хайр дулаан мэдрэмж өгдөг. Тэгээд тийм их гоё ингээд нөгөө логогоо хүртэл юм их нэлээд тарган зүрх гэсэн. Тийм их тийм өгөөмөр тийм гоё хараад өрөнгөд утгыг бэлэгдээд тэгээд бид нар чинь өвдөр зав болохоор амжнарт хандчаад зарим үед ингээд нөгөө баярлсан сэтгэлрээч нөгөө олигтой илэрхийлж чаддаггүй. Тэгээд дотроо нь баярлаад байдаг би тэр нь баярлсан шүү гэдэг ингээд хэлэх юмсан гэдэг. Тэгээд би ингээд энгийн иргэдийн баярлаа гэсэн тэр сэтгэлийг илэрхийлдэг одоо тийм тусдаа групп одоо Facebook гэдэг юм уу байгуулт юм билүү яа гэм билээ гэж бодож байгаа. Үгүй нэг одоо ингээд эмчнэр чинь ядчил бид нэр үгээр биш өгөлтлээрээ ингээд амар ингээд нэг өвчтөн дээр 15 минут яриад тасралтгүй зөвлөгөөгөөр дараагийнх нь орж ирнэ. Ус уучлаагүй байхад магадгүй тэн дээр одоо тий ус шүүгч тавиад өгчих юм бол нөгөө өвчтөн энэ ч та усуугүй дэлгэхэд бараг нөгөө амар ядарч ирсэн эмч чинь ингээд яа нэр тийм дээ баярлалаа гэдэг үгийг сонсох. Тэгээ бүр эмчтэй баярлалаа гэж хэлж байгаарэ гэдэг үгийг бүр дээр нь бичсэн. Тэгээд энэ бас их тийм жижиг мэт боловч нөгөө
хэрэгцээтэй зүйл болсон байх гэж бас боддог. Тэгээд яг ковидын хүнд үедэхэд манайх яг эрүүл мэндийн яам онцгой байдлын ерхий хоцроглоо тийм бас 100 сая төгрөгийн одоо иммуноктэйгээ дархлаад хэмжих бэлтгэлээ бас хандуулсан. Тэгээ манай хамт олон гэхэд чинь хотын бүх одоо өөрсдийнхөө хэмжээнд хүрч чадах бүх эмчнэрт одоо дархлаад хэмжих юмыг дэвтамынхаа хамтаар нэг бүрчлэн паклаад нэг бүрчлэн одоо нөгөө яг хувь хүмүүстээ хүргэх хэрэгжсэн. Тэр байтугай дараагийн арга хэмжээнд бүх орон нутгийн эмчнэрт бүр тасаг руу ингээ хуваарлаад тэгээ эмчнэрийнхаа битээ өвдчихөөсөө яа тэгвэл эмчнэр чи өөрсдөө ингээ бусдын төлөө яг нөгөө нэг та нар өөрсдөө хүнд үед мэдчихэж байгаа. Тэр амар хувцас зүгээр түрүү өмсөж үсгэхэд л ямар мэдрэмж төрүүлээ гэдэл тэрийг 24 цагаар магадгүй зарим нөгөө улаан бусдын 14 хоногор тэгсэн тэгэхээр ингээд нөгөө тэр юм дээр нь жоохон ч гэсэн юм болчих юм гэсэн ингэж хичээж ажилтдаг. Тэгээд нөгөө би багш хүн болохоор гэдэг чинь бас өөртөө яг энэ хэрэгжлийн эмчнэр болохоор гэдэг юм уу одоо юм зэн салбарт ажиллаж байгаа гэдэг юм бас нэг тийм ямар ч нэг тийм юмуд бол ямар нэгэн хариу харсан биш шин сэтгэлээсээ байдаг тийм болохоор бас юм ажиллана зарим ажилтай. Тэгээд эмч учраас гиснээс одоо би таныг анх нөгөө зүрх судасны эмч гэдэг чинь мэдээ бас амар гайхажсэн. Тэгээд та яагаад яг зүрх судасны чиглэлээр явсан тий? Эсвэл бол бас дээрээс нь нэмээд яг анх яагаад эмч болсон бэ гэдэг юм уу? Тэр талаараа юу вэ? Бас бодсон чинь би баг дунд сургуулийн 2 3 дугаар ангид багтаал эмч болох мэргэжлийг сонгосон. Манай нөгөө нахцах эмч байсан, их алдартай мэдрэлийн эмч байсан л та. Тэгээд ингээд нөгөө очрлол хүмүүс ирж үзүүлдэг. Тэгэл эмч их гоё юм байна гэж боддог. Тэгээд тэр үедээ ад чи миний хүүхэд насны нөгөө ой таанд хүмүүс аягүй хэлгний өвчтэй. Тэгээд илгэн модцсан гэдлээ гэл ингээд тэгэл би тэр хүмүүсийн ингээл яг тэгсэн чинь чи өөр илгэн нөгөө гастамжлаа гэж ингээл ямар ч асан эмч болоод амар олон хүнийг аврандаа гэж бодоод тэгээд дунд сургуульд хасаа эхлээд хиймээр илүү гүн тэрүүлж суралцаад тэгээ бас юм мундаг багш нарын ачаар одоо улсын хэмээлийн байд 2 удаа ороод даалт байранд ороод тэгээд тэрүүгээрээ шууд анаахтаас хэлжсэн. Яг анаахт орохдоо болохоор уг нь мисцастын эмч болъё гэж бодчихсон. Тухайн үеийн өөрөө одоо мэдж байгаа төвшөндөө шүү дээ. Тэгээд тэгсэн чинь 1-р курст ороод анхны лекцнээс суучихсан чинь эмэгтэй хүмүүс ер нь мисцастын эмч болтгоо юм дөө. Маш зөөхөн та нарт өөрсдөө ганц нэг гаргуулах юм. За барал худлаа даа гэж багш хэлээд тэгэхээр би үзүүлээд өгнө л гэж бодчихсон. Тэгээд 2 дугаар курст анхныхаа мисцастын засаг дээр нөгөө сүлэгчийн дадлага байдаг шүү дээ тийм. Тэгээд засаг дээр очиод жижүүрт анханаад хаалганы ширээн дээр нөгөө дагалдаж ингээд хардаг шүү дээ ихний элчинд тийм. Тэгэл анхны одоо хэвлийн нэх ажилтныг харангуйтай ахвалжсан байдгийг. Тэгээд за эхний удаа цочирдсан байлгүй гэж бодохоор дараагийн удаад коридороор хүн явахаа дагаж уйлдаг. Хүн тэд уйлвал би дагаад уйлждаг. Хаалганы одоо эхний ээлжиндэж хүндрэл гарна. Тэгэхээр л хямарчдаг. Тэгээ би ерөөсөө мэцлийн биш юм байна гэж бодсон. Тэгээд 3 дугаар курст ороод зүрх судасны хичээл орсон. Тэгээд тэнд манай Наранцын багш гэдэг одоо та нар нийгмийн эрхлэлт зөвлөлт захирлаж байгаа. Маш чанга багш байсан. Би бол их л анх сураад явжсэн. Тэгээд үнэхээр тэн дээр бол нараа багш ороход бас нэлээд чартаасаа маш чанга. Тэгтээ маш их өгөөчтэй багш байсан. Тэгээд үнэхээр яг зүрх гэдэг чинь ямар одоо тэг хүний амин чухал хэрэгтэй. Тэгээд энийг би бичлэх гоё юм байна гэдэг нь баг нараа багш. Тэгтээ би өөрөө хэлж байгаагүй хаа. Ташаа хэлчихээ нараа багшаа гэж. Тэгээд нараа багшийн одоо анхны тэсэдлийн зүрх судасны мэргэжлийг сонгоод тэгээд төгсөнгүүтээ резидентээ гэдэг нарийн мэргэжлэрээ яг зүрх судасны олгохоо хийсэн. Тэгээд яг хуу дараачаар нөгөө нэг ингээд нөгөө хувь зайны ирэхээр гэдэг шиг гэрэл мэндийн салбар дотор эмийнхэн салбар руу ороод явах хоорондоо одоо бидний хувьд л одоо хүртэл бас мөрөөдлөд нөгөө Харвардын анагаахын сургууль дээр яг дотрын анагаах ухаан тэгээд зүрх судасны чиглэлээр юм жоохон намайг тусаасах боломж гарсан. Гэхдээ би амар магистр төртөн сураагүй шүү. Тийм. Тэгээд би тэн дээрс юу харсан бэ гэсэн. Би өөрөө амар баярлсан л да. Бостонд очиод тэгэл бодол буугаал. Тэр нэг үеийн дээр метроны бодол дээр бочоод. Яа би Харвард анагаах дээр ирлээ шүү тэгэл ингээл амар баярлж байсан. Тэгээд очиод эмч гэдэг мэргэжил бол насан туршдаа суралцдаг мэргэжил гэдгийг ойлгосон. Яа гэсэн чинь манай ангийнхан эхтэйчүүд нь за бараг 70-80% нэрхтэйчүүд байсан. Бүгд ингээ халзарцсан. Настай хүмүүс байсан. Яг л тэр хүмүүс тийм мундаг том профессор одоо мундаг эмчнэр болсон мөртлөө стил тэнд өрхөө мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхээс суралцаад явж байдаг тийм хүмүүс байжсэн. Тэгээд
бас яг тэр бол миний бас хай нэг хэн дотроо ингээд гоё ингээд багшдаг тийм одоо хэсэг байдаг. Тэгээ яг тэр үеэр чинь баг лекц уншижсэн. Тухайд бол яг тийм сайн мэдрээгүй л да. Одоо ингээд нөгөө эргүүлээд хаяа ингээд энэ подкаст дээр сонсож явж байхад нөгөө Нобелийн шагналтай хүн хүртэл лекц уншижсэн. Одоо тэгээ Deepak Chopra гэдэг бас нэрийг сонсчихсан баг. Гэх мэтчлэн их том хүмүүс суулжсэн тийм үед байдаг. Тэгэхээр ер нь уг нь мэрэгжил маань зөрсөц нэмж байгаа. Тэгээ яг эмээ салбарт ажиллаж байгаа болохоор хүмүүс эмзээч гэж бодоод идтгий. Өөрөөр подкаст яар сонирхолтой юм би. Өөрөө дурсамжаа сануулчдаг шүү дээ. Ингээд хэцүүхтэй. Тэгээд та ч нөгөө эрүүл мэндийн чиглэлээр MBA хийсэн тийм болохоор Америк. Тэгээд тэрний дараа зөндөө олон сургалт явуулсан байлээ. Тэгэхээр ингээд ийм тасралтгүй сураад л ингээд яваад байдаг таныг харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар одоо завчин байдггүй. Тэгээд ингээд ойрын зорилго, алсын зорилго тавиад л ингээд одоо би энийг сурах хэрэгтэй, одоо ингээд хэрэгтэй гэж яддаг яа. Юунд дээр хэлчихсэн тийм нийлхэн дээр хэлсэн. Надад нөгөө сураагүй нэг чинь яг одоо нэг үйл хэлээ бас нэг юм сурч байгаа шүү дээ. Онлайнаар өглөө 5 цаг тастай цагийн зөрөгөөр мэдгүй яагаад та тэгээд суралцах тийм хоббитэй бүүмэд ямар ч байсан эхний ээлжинд бол одоо ингээл өөртөө мэдээж өндөр шалгуулт тавьсан тийм ихэл одоо заавал анхаахтай үгдийн сурах хэрэгтэй одоо godтэй сайн суралцах хэрэгтэй ингэх хэрэгтэй дараа нь энэ мэрэгчл энэ ажлаар ажиллахад бол би өөр чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй гэхийн тулд би хаанаас юу сурах вэ гэл ингээд яваад байдаг байсан л та. Тэгэл одоо ингээд бизнесийн салбарт буюу одоо эмийн салбарт ингээд тодорхой хэмжээгээр ингээд ажиллаад ирэнгүүт ч бас менежментийн мэдлэг хэрэгтэй болно. Ингэнгүүт нь одоо гэдэг санхүүгийн засгийн дээд сургуульд суралцсан. Тэгээд дараачаа нь одоо ингээд нөгөө ер нь аль чинь менежментийн хувьд дор чадвар арай өөр төвшөнд сайжруулах хэрэгтэй гэдэг. Тэгээд Америкт очиж та мастер хийсэн. Тэгээд ер нь бол юу ойлгосон бэ гэдэг ингээд басан болоогүй ингээд нэг бах юм сураад яваад юм чинь нөхөр. Би бол эхний ээлжинд бол за ингээд дээд сургуулаа төгсөөл одоо тий зэрэг цолоо авчаал тэгээл гойлчдаг юм байл гэж яг үнэлэхэд бодчихсон л да. Эхний үед бол тэгэд юуг ойлгосон бэ гэхээр хүн ерөөсөө амьдралаас тасралтгүй суралцж идэг л юм байна. Тэгээд өөрөөр хэлэх юм бол өчигдрийн сурсан мэдлэг чинь өнөөдөр хэрэггүй болохгүй байна. Өчигдрийн үнэн гэж бодож байсан юм чинь өнөөдөр бас биш болчих юм байна. Дахиад апдейт хийх шаардлагатай. Тийм учраас хүн ерөөсөө одоо тэр академик мэдлэгийг тэр одоо элдв сургалтуудад суухаас гадна ажил дээрээсээ харилцаан дээрээс тий emotional quotient-ийг хүртэл сайжруулах хэрэгтэй юм байна тий. Гэх мэтчлэн нэг ерөөсөө тасралтгүй л өөрийгөө суралцах хэрэгтэй юм. Тэгэхээр би нөгөө за одоо окей болно гэж болохгүй юм байна гэдэг л айгүй өөртөө бол бат итгэл суусан. Ялангуяа сүүлийн үед бол бас дахиад бүр нөгөө нэг юм neuroscience тэг хүмүүсийн харилцаа, behavioral management ч юм уу бэл гэх мэтчлэн янз бүрийн тэр чиглэлийн юмнуудыг бас их уншиж судалж байгаа. Тэгэл тасралтгүй суралцаал явах тусмал өөрөө бас юуч мэдгүй бай улам мэдэн шүү дээ. Тий. Улам юуч мэдгүйгээ мэднэ. Мэдгүй мэддэг хүн чинь хамгийн сайн гэж байгаа шүү дээ. Тэгээс өөрийгөө мэдхгүй гэдгээ мэдхгүй байгаа бол тэгээ уучлаарай. Тэгээ манай анаач бас олон жил тий 6 жил суралцсан. Дараачаа ингээд дотор ингээд гэсэн чинь 10 жилийн болоо тасралтгүй. Яг анаахтаа зориулсан байхгүй тий. Тэгэл дараачийн сургуулиуд тэгэл бизнес сургуулийн одоо энэ сургууль гэл одоо яг хөө ингээд нөгөө нэг хэсэг найз нөхдөд хамтнаа бидний хамтдаа хэрэгжүүлэх гэж байгаа эрүүл мэндийн салбартаа одоо технологийн дэвшлийг авчирсан аппликейшн хийх гэл тий. Энэ дээр чинь юуг сурч болох вэ яах вэ гэдэг юм бас одоо нэг юуны 2 дахь Silicon Valley гэж нэрлэдэг шүү дээ. Израильд очиж бас тэр санаа улсаас номын дуу сонсохоос гадна яг боддоор яаж энэ гарааны бизнесийг дэмждэг юм, яаж энэ мундаг технологийн одоо компанид эндээс төрөг гай гэдэг бас яг газар дээрээс нь очоод тэн дээрээс нь яг тэрийг хэрэгжүүлсэн хүмүүсээс нь тэрийг суралцах гэдэг юм уу тиймэрхүү нь бол бас гарсаарлаа. Тэр нь бол бас бишсэл суралцдаг юм байна гэж бодож байна. Одоо л тэгээ Израилийн улсын сургууль яг Тин Hebrew University гэдэг нөгөө Jerusalem хотод байдаг тэр одоо нөгөө хамгийн том сургууль хөтөлбөр тэр очиж суралцсан. Яг одоо болохоор би зөвхөн онлайн одоо нэг ямар диплом гэдэг шиг сертификатын цуглуулгаас санаа зовоод байна л да. Бас нэг том сургуулийн нэг хөтөлбөрт нь онлайнаар бас ингэж
сурч байгаа. Цагаа гаргаад тий ингээ Тэгээд, энэ олон ажлыг амжилж байна. Цагийн төрөгөөр өглөөж босгож байгаа төвхтэй байгаа. Заримдаа жоохон шатраад тэгтээ явж байгаа. Тэгээд энэ олон ажлыг ингээд амжуулахдаа баримтлагдаг өөртөө ингээд саналдаг гоё үг ч юм уу эсвэл яг зарчим ч юм уу тийм хөөе. Яг би нэг юмд бас итгэдэг. Хүн яг өөрөө би болцсон гэж бодгол юм бол яг тэр цаг дээр бол одоо зогсчихсан гэж боддог. Тийм болохоор ерөөсөө зогсохгүй. Гэхдээ нөгөө хэд улаарын шунах ч юм уу тийм бол биш. Өөрөө тэрнээсээ таашаал авангоо тингээ гэж хийх юм шиг санагдаад байгаа. Тийм болохоор ингээл ийм дээр ч ингэж юм. Тэг өөрөө сүлдээ тэрэндээ бас дуртал энэ яадаг юм бол тэгдэг юм бол тийм сониуч гэдэг юм уу тийм юутай төрөлхийн сониучаас гадна нэмээд сониуч болчтой юм шиг байлаа. Зуршил болгоцсон тий. Баг тийм баа. Тийм байж магадгүй. Гэтэ би тийм мундаг хүн биш шүү. Манайхаа гэдэг байхгүй. Нэг ухаантайг бодчиход байдаг шиг. Гэтэл ер нь бол одоо өөрийнхөө үндсэн ажлыг хийхээс гадна бусдад яаж туслаж болох уу гэдгээр тий ингээ айгүй олон үйл ажиллагаа зохион байгуулж байдаг. Тэгээ зөвхөн одоо эрүүл мэндийн салбарын ийм хангамж хийдэг биш. Ахаад бас өөр нийгэмд ямар шинэ зүйлийг бий болгож болох уу гэдэг одоо эрүүл мэндийн технологийн чиглэл зүг авсан юм чинь шүү дээ. Тэгээ зүгээр ч араагүй бас тэр чиглэлээр нь сураа судлаад явж байгаа. Тэгэхээр бас амар гоё бахархалтайс нэг чинь. Тэгэхээр магадгүй манай энэ подкастыг үзэж байгаа сонсож байгаа хүмүүс бас сайн шин санаас наашлах төрж байгаа. Хүн хизээч одоо сурхаа ол зөксөж болохгүй. Хэрвээ би болчлоо л гэж бодох юм бол тэндээ тэр үлдэн тэр живээ завцсан гэж ойлгоно шүү дээ тийм. Women in Medicine Mentorship хөтөлбөрийн алтан ивент тэтгэгч Dentossos шүдний эмнэлэг. Women in Medicine Mentorship хөтөлбөрийн мөнгөн ивент тэтгэгч Monos Cosmetic компани. Одоо ингээд яг ковидын нөхцөл байдалтай холбоотой эрүүл мэндийн салбарт нөгөө технологийн хөгжил, технологи хэрхэн ухаалгаар ашиглаж тийм өвчнүүдэд одоо иргэдэд тийм илүү шалхан болох уу, үйлчлэгийг сайжруулах уу гэдэг юм одоо яг ковидыг амар том бүүм бас юм шиг санагдаж байхгүй. Тэгэхээр энэ салбар руу яг та ороод явж байгаа юм байна тийм. Та нар одоо хоёлаа эмч учраас мэдж байгаа. Юу мэдж байгаа гэж хэлэх гээд нэ гэхээр би эргэн тойрон найз нөхөд хамаатан садан тий танилуудынхаа хувьд хүүе хаана одоо зүрхний эмч хамгийн сайн, хаана бөөрийн эмч хаана аль эмнэлэг хамгийн одоо тэр үйлчлэгийг нь сайн болгохгүй намайг хилээд өгөөч чи санал болгооч гэдэг юм бол баг эмч хүн болгон тулгардаг асуудал. Тэгээд энд би төвшөөс маш би энд бол айгуу дуртай одоо өөрийнхөө чадах хэмжээндээ окей яг энэ чиглэлээр төрөлжсөн бол энэ клиникийн эмнэлэг энэ чиглэлээр бол тэр нэгдэг чиглэлийг дуртай хийдэг. Гэхдээ юу боддог вэ гэхээр бид нар шиг тийм танилгүй хүмүүс нь яаж хаана ямар эмчилгээг хийх вэ гэдгийг яаж мэдх юм бэ? Мэдхгүй учраас цаг алддаг. Цаг алдснаасаа ямар үр дагавар хүрдэг вэ гэдэг. Тийм болохоор гайг боддог байсан юм. Яг их аппликейшн хэмээл оюухан блокчейн гэж бол тухайн үед бол мэдээж мэдэхгүй байсан. Өөрийнхөө төсөөлийн хэмжээнд бол нөгөө манай хамтрагч атя бас эмч тал байгаа тийм. Одоо бид нар санал солилцохдаг. Нэгдсэн нэг юм портал сайт байгаа л ганцхан тэр сайт руу ороод хамгийн нөгөө баттай эрүүл мэндийн салбарын одоо мэдээлэл датанууд байгаа л тийшээ ороод хүн дурынхаа тий байршлаараа байна уу, эмчийнхаа ур чадвараараа байна уу, тий мэрэгжлийн зэрэгээрээ байна, ажилсан туршлагаараа байна уу, эмчээ сонгоод шууд захиалгаа аваад тэгээд дуртай эмчтэй одоо тий дуртай цагтаа тэр дуртай цагтаа буюу тэр боломжтой цагтаа одоо гэдэг хөдөөнөөс ирээл 14 хоног хотод хүрэхэд нэг сар ч юм уу хүлээгээл цаг аваад очирлол хамаалтаа эсвэл судал мөнгөөрэл тэгээл чадсангүй гэж буцах биш тий ийм юм хийх юмсан гэл тэгэл бид нар анх нэг энэ санааг бодтой болох юмсан гэл яг яриад ингэж явж байгаа л тэгээд манай Азия бараа эмч буяа эмч гэдэг хэдэн эмч найзууд янз бүрийн мэрэгчлийн эмч нар маань зүйлдээ нэгдээд тэгээд одоо бүр ахаад нөгөө нэг эрүүл амьдралын хэм маягийг нэгтгэсэн үргэлжлэх юм бол түрүүний ярьсан чинь нөгөө хэмэл оюухан технологийн дэвшлиг гаргасан юм мэд гэдэг аппликейшн мэдлж байгаа. Тэгээд хуучин цагийн одоо ангаах ухаанд бол өвдсөн хойно тухайг эмчлэх гэдэг ойлголт байсан шүү дээ тийм. Орчин цагт бол яаж өвдөхгүй байх вэ? Тэрэнд нь эмч мэрэгчлэнүүд туслах вэ гэдэг чинь хамгийн чухал зүйл болчихж байгаа. Тийм учраас энэ одоо архаг ялангуяа архаг өвчний бол баг 80-90% нь бүгд
дээр урьдчилан сэргийлэх боломжтой. Амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж чадах юм бол тэгэхээр бид нар амьдралын зөв хэв маягийг одоо хэвшүүлэхэд туслах нэг хэсэг нүүмэн аппликейшн дотроо бид нар нөгөө онлайнаар өөрөө гэртээ байсан газраас цаг хугацаа алдахгүйгээр зөвлөмж чиглүүлгээ аваад одоо орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан энэ одоо мэд гэдэг аппликейшн дээр маш өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Ташин төрөлтөд манай гэрэл маань бас манай энэ багийн нэг гишүүн байгаа. Тэгээд удахгүй одоо тун удахгүй гэдэг юм л жинхэнэ нөгөө нэг very soon гэдэг үгийг бас та бүхэн мэд амар байна уу гэдэг юмнаас хараарай. Монголчууд эрүүл мэд амар байна уу гэдэг дандаа юм сайн сайхан одоо үгийг одоо мэд гэдэг үгийг ашигладаг юм байна. Бид нар энэ үгийг сонгосон байгаа. Тэгээд та бүхний гар дээрээс удахгүй мэд гэдэг аппликейшн мэдлэн энэгээр дамжаад энгийн иргэд маш олон эрүүл мэндэд хэрэгтэй үйлчлэгээнүүдийг авах хэрэгтэй. Би тэгээд мэндийг нэг Instagram дээр даахдаг. Чи надад бүр амар гоё халамжилсан нөгөө юу ирсэн? Мессеж ирсэн. Тэгээд яг нөгөө бас маш их сэтгэл гаргасан тийм гоё бүтээгдэхүүн гарч байгаа юм байна да гэсэн мэдрэмж авсан шүү. Цааш та бүр их халамжлах байгаа шүү. За тэгэхээр дараагийн асуулт болохоор би нэг анх танилцуулах таны одоо энэ подкастыг хэн танилцуулахдаа багийн 5 бэрхшээл номын орчуулагч гэж танилцуулсан тийм. Тэгэхээр би болохоор тэр номыг уншсандаа үнэхээр их талархалтай байдаг. Бүх багт ажилладаг баг үдирддэг ямар ч төрлийн хүн байсан. Заавал уншаасаа гэж үзтээ. Тэгэхээр энэ номыг яаж одоо орчуулах санаад өгсөн бэ? Тэр талаараа. Ер нь цаашдаа ингээд орчуулагч болж байгаа гэсэн үг. Түрүүн би бас тэр танилцуулаад жоохон ичээл хөөс гараад явцсан л та. Ганцхан ном орчуулчаад орчуулчихээ зархуулахад гэдэг орчуулсан үнэн гэхэд за сүүлийн хэдэн жилийн турш шинээр нэмэгдсэн нэг хобби маань гадагшаа явах болгондоо тухайн очсон улсынхаа номын дэлгүүр, номын санд нь очихыг боддог буюу хийж ирсэн. Урд нь л яг нэг үг хэлэхэд эмэгтэй хүн чинь хямдралын зарсан бүртгэлгүүрүүдээр л хэсдэг байсан гэж таахгүй юу. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тэр бүр яг өөрөө дурлаад хобби болгоод бүр яг тухайн улсынх нь хамгийн алдартай хамгийн том номын сан дээр нь очиж суудаг. Заримдаа хэдэн өдөр болдог. Тэгээд яг өөрийнхөө сонирхсан гоё номуудыг худалдаж авдаг тийм хоббитай болсон байсан. Тэгээд яг энэ номын тухайд гэвэл тэгээд яг тэн дээр ёо ямар гоё юм бэ? Энийг ингээд монгол хэл дээр монгол хүмүүс уншаасаа гэдэг юм бол янз бүрийн сэдвээр, янз бүрийн хүрээнд мэдээж бүх ном орчуулах боломжгүй, бүх ном монгол худалдаалах боломжгүй, бүх хүн англи хэлтэй, одоо хэлтэй биш тий. Тэгэхээр тхимсан гэж боддог. Тэгээд их оролдлогууд хийсэн л дээ. Таалагдсан номуудынхаа хэвлэлийн компаниуд руу би ингээд ийм хүн байна. Тэгтээ айгүй нийтдээ ийм ч хүн байгаамаа гэдэг хин эмчд ном орчуулах гэхэд тий би орчуулах гэсэн хэллэх эрхийг өгөөч гэж мэйлчдэг. За баг хэдэн жилийн өмнөөс юм ба 4-5 жилийн өмнөөс. Тэгэл баг хэдэн сарын туршнаас цаашаа битэлчин та тийшээ хандна, ийшээ хандна, таны туршлага юу, ямар юм хэвлүүлж ирсэн гэдэг бүх юм дээр фейлцээр байгаа өнгөрсөн жил болсон. Тэгээд тэр ном болохоор ямар одоо байдлаар над дээр ирсэн. Тэгэхээр нэг том дэлхийн 70-80 улс орны одоо хүмүүс оролцсон олон улсын хурал дээр оролцсон хүн болгон тэр ном бэлгэнд ирсэн байхгүй. Тэгээд тэр номыг яагаад ч юм би ингээд нөгөө өөр хот руу илүү өөр ус руу явахдаа зөвхөн онгоцсон нэг барайл харсан чинь аюу хурдан уншаад босгоцсон. Гэтэ бүр ингээд хөөх ямар сони юм бэ яг энэ дэр ийм амьдрал дээр энэ байдаг штэ. Энийг яаж хийсэн бэ? Хөөх эн чинь яг манай одоо найз тэр харагдаж штэ гэдэг юм уу. Яг нөгөө нэг амьдрал дээр бууцсан маш сонирхолтой мөрөн зохиолын юм шиг бичигдсэн менежментийн одоо ном байсан л та. Тэгээд яг энэ номын автор нь болохоор тэр байгууллагын соёл, багаар ажиллах гэдэг зөвхөн энэ чиглэлээр одоо манайхаар бол занималтад гэдэг шүү дээ. Тэр чиглэлээр төрөлжсөн ч гэсэн. Тэгээ бүр нөгөө Fortune 500 ордог том компаниудын одоо гүйцэтгэх захирлууд, менежментийн багийн хүмүүст урилгаар лекц уншдаг, сургалт хийдэг ийм хүн өөрийнхөө 25 жилийн хөдөлмөр, 25 жилийн ажиглал судалгаан дээр үндэслээд энэ номыг маш сонирхолтой хэлбэрээр бичсэн байсан л да. Тэгээд орчуулах юмсан гэж бас өөрөө ахиалах хуваараа гандан болохгүй утсан, бас бүтлэг утсан тэгж жаад манай одоо хамгийн том компани, хэвлэлийн том компани Монсотой хамтраад тэгээд аль бисаар орчуулгын эрхийг finally алдаад гэдэг шиг те хамгийн амар их баярлжсэн би өөрөө яг
нөгөө хамгийн одоо бүр excited бас нэг бүчүүдийн нэг л яг чи би зөвхөн орчуулах эрхийг авлаа тэгээд та орчуулна уу гэдэг юм бидийг сонсоод бүр айгүйх баярлсан. Тэгээд сая ковидын үеэр намайг орчуулган дээр сууж ажилласан. Тэгээд маш их хөдөлмөр цаг хугацаа ордог юм байлаа. Бид нар чинь маш цөөхөн үгэнд ярьдаг болчихсон гэд байна гэдгийг анзаарсан. Яа тэгэхээр орчуулгын одоо явцад зарим үгийг дахин одоо давтаад хэрэглэх жишээний буцаад тэрийг ярьж даахтарлах гэдэг дээр маш их хөдөлмөр ордог гэсэн. Энэ номыг гаргаад худалдаанд гараад тэгээд энэ номын бестселлерийн эхний дөрөвд орлоо гэдэг. Миний хувьд бол сөөлөвчгүй тийм гоё баяртай болж байсан. Яагаад гэхээр яг бидний амьдрал дээр чи бид нарыг баг болоод ажиллана. Чи ажил дээр хамт олонтойгоо нэг баг болно. Очоод гэр бүлээдэг чинь нэг баг. Хүн ерөөсөө нийгмийн амьтан учраас бусдын дунд тий ямар нэг хэлбэрээр багаар ажилладаг. Тийм шүү. Ялангуяа одоо сүүлийн бид нар одоо онлайнаар ажиллахад баг хэрэггүй гэж боддог. Тэр нь болохоор бүр илүү багийн ажиллагаа шаардна гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бидний мэддэг багийн ажиллагаа гэдэг чинь юу хэлдгийг, бодит байдал дээр ямар байдгийг, энийг яаж одоо ямар асуудлууд гарвал чиний хүсээд ийсэн тэр багийн одоо ажиллагаанаас гарах үр дүн чинь 100% байх юм. Хариу чи хаана алдчих юм бол гинжин уруулаар ямар асуудлууд өрнөө чиний хүсэж ийсэн 100% биш магадгүй 60-70% үр дүнд хүрдэг гэдэг аюу гой тодорхой харуулсан юм байсан л та. Тэгээд яг энэ номыг гаргачаад нэг юмд амар урамшаад байгаа юм гэвэл манай үндэсний аюу томоохон компани удирдлагууд энэ номыг одоо тий уншичаад за манай менежментийн багт энэ номыг уншуулах хэрэгтэй байна. Шинэ ажилд орж ирэх заавал энийг уншуулчих. Манайх менежментийн нэг удаагийн улирлын тайлангийн урлаа энэ номын хэлцүүлгээр хийнэ гэдэг юмнуудыг сонсоод их урам авсан. Тэгээ тийм болохоор хүнд хэрэгтэй бас жижигхэн ч гэсэн энэ номыг орчуулсанд баяртай. Нэг л удаа энэ орчуулсан байгаа шүү. Мэдээж одоо бас олон хүмүүс энэ номыг унсан олон хүмүүс баярлаа гэж хэлмээр байгаа. Тэгээд тэр хүмүүсийг төлөөлөөд би бас уншигчээ төлөөлөөд баярлаа гэж хэлээ. Үнэхээр хүнд өгөөжтэй одоо нэг баг гэж бид нэр яриа л хийдэг болохоос шиг үндэ баг ямар бүтцтэй яаж зохион байгуулалтанд орж явдгийг гэдгийг энэ бол ингээд ийм амьдралтай ойлгох жишээг тайлбарласан тийм. Ямар асуудал гаргаад байдгийг тийм. Тэгээд нөгөө менторшип хөтөлбөрийн хүрээнд бол менторуд маань нэг цагийн лекцийг ментор нартай уншиж байгаа. Тэгээд ингээд бол энэ хавлын захирал яг энэ номороо маш сонирхолтой нэг цагийн лекцийг бол уншсан. Тэгээд би бүр тийм энэ номыг баяхаа баг бүх гишүүдэд уншуулмаар тийм гоё сургамжтай лекцээсэн л та. Тэгээд одоо нэг менторшип хөтөлбөрийн ярьсных. Тэгэхээр энэ хавлын захирлын ментийн бол хорсор ингээд сэтгэцэн хийж байгаа. Тэгээд хоёрыг бол маш амжилттай хөтөлбөрт хэрэгжээд явж байгаа юм гэдгийг бас хоёртаас дайан харж байгаа. Тэгээд ойрын сайн юу байна? Хоёр юу хийж байна? Яг их сонирхолтой байгаа. Тэгэхээр би урд нь одоо ментитэй ажиллаж үзээгүй. Өөрийнхөө хэмжээнд би хэрхэн яаж энэ залуу мэрэгчлэлтнийг өөрийнх нь одоо байгаагаас өшөө илүү сайжруулахад нь жоохон ч ихсэн чиглүүлэх үү гэдэг дээр бодсон. Тэгээд бид хоёр хамтдаа одоо өөрөө дээрээ анализ хийхээс эхлээд одоо дараагийн хийх гэж байгаа төлөвлөж байгаа ажил дээр нь хамтдаа ярилцаа чиглүүлэг хийгээ явж байгаа. Бид хоёр бас энэ их баяртай байгаа. Яг л хорлолоо юмч маань Монголд бас тийм чих түгээмэл байдаг мэргэжлийг эзэмшсэн байгаа. Сэтгэл засч гэдэг бол маш онцгой мэргэжил. Ялангуяа одоо цаг үед энийг хүн болгон тодорхой хэмжээгээр ойлгодог үйлчлэгийг авдаг байгаасаа гэж боддог мэргэжил. Гадаадад бол ямар нэгэн асуудал болохоор гэхээр очиод сэтгэл засч сэтгэл зүйчтэй очиж уулздаг үлгээ авдаг. Тэгэхээр бас энэ хорлон амж маань яг энэ нарийн мэргэжлийг эзэмшсэн байгаа. Ахаад дотроо бүр ингээд нөгөө хорлоод байгаа илүү татан танилцсанаар хэлэхэд арт терапи гэдэг одоо маш онцлог өрмөц сэтгэл заслын хэлбэр гэдэг. Энийг эзэмшсэн өстой гарын 5-3 багтах мэргэжилтний нэг байгаа. Тэгэхээр бас орчин үед энэ сүлийн одоо үеийн нуур чадварыг эзэмшсэн энэ залуу мэргэжилтний одоо мэргэжилтнээс үйлчлэлээсээ гэж бас бодож байна. Ингээд нэг эрүүл байна гэдэг чинь биеийн хувьд эрүүл, сэтгцийн хувьд эрүүл, оюун санааны хувьд бол эрүүл ах чинь маш чухал. Энэ одоо чухал хэсэг оюун санааны хувьд эрүүл байлгах энэ мэргэжлийг эзэмшсэн парламенттэй ажиллаж байгаадаа баяртай байгаа. Та бүхэн ч гэсэн бас өөрсдөө
курс дээрээ бас өрөөл бүс эрийн тайвныхандаа энэ мэрэгжлийн хүмүүсээс агуулчилгээ нийт чухал гэдгийг бас ойлгуулж байгаа. Шууд хэлчихье. Women in Medicine Mentorship хөтөлбөрийн алтан ивент тэтгэгч Dentosos шүдний эмнэлэг. Women in Medicine Mentorship хөтөлбөрийн мөнгөн ивент тэтгэгч Monos Cosmetic компани. Одоо ингээд манай подкаст өндөрлөгдөх гэж байна. Тэгэхээр хамгийн сүүлийн асуулт болгоод танаас дараагийн үеийн шин залуу эмчнэртэй захиж хэлэх байл. Шин залуу хүмүүсээс харин суралцсан гэж боддог шүү. Тэднээс тийм өөртөө захиас ам болно шүү дээ. Яг түрүүн би хэлчихсэн л дээ ер нь бол яг залууч бай, амьдралын туршлагатай болсон хинч бай гэсэн тасралтгүй л оюун санааны хувьд ч бай, би физиологийн эрүүл мэндийн талаас ч бай, бүх талаараа тасралтгүй өөрийгөө хөгжүүлээд тасралтгүй өөрийгөө суралцах юм хангаж байгаасай л гэж хүсдэг. Тэгээд нөгөө суралцах гэдэг дээр би зөвхөн академик боловсролыг ойлгохгүй байгаа. Энэ дээр зан харилцааны хувьд өөрийгөө өнөөдрийн байгаагаасаа арай өөр төвшөнд болж байгаа. Эмпати гэж ярьдаг те гэх мэтчлэн ер нь бүх талаараа өнөөдрийн байгаагаасаа маргааш шинжийг арай илүү байлгах. Тасралтгүй прогресс гаргах нь бол чухал байх гэж боддог. Тэгэхээр энийг бас уриалах юм уу? Санал болгох юм уу? Зөвлөх юм уу? Баярлалаа. Уриалах юм уу? За тэгээд ер нь бас бидний подкаст дээр уул нь эмэгтэйчүүдийн манлайлцсан дээр асуудаг гэсэн тийм. Гэхдээ зөвхөн та бүхэн энэ хүний ярианаас л одоо хэрэг манлайл гэж юу юм гэдгийг баг харах бах тийм. Зөвхөн өнөөдрийн өмнөх ажлаа хийгээд явахгүй. Бас иргэн хосны хүлээг хүрээлэлтэй бас залуу үедээ хэрхэн яаж эргээр сайхан нөлөөлдөг юм бэ гэдгийг харж байгаа. Чадсан байх гэж итгэж байна. Одоо энэ хүмүүс ажлынхаа хувьд, дэнг фармынхаа хувьд эмч болон шинэ залуу одоо эмч болгож байгаа оюутнуудад тэтгэлгийг 2011 оноос хойш тасралтгүй үүсгэж эхэлж байна. За тэгээд одоо хажуугаар нэмчнээс зориулсан компанид ажлуудыг байнга явуулдаг. За тэгээд хөөхнийхөө хувьд гэх юм бол өөрөө уншсан сурсан юм аа зүгээр л өөрөө уншаад өгөхгүй бас одоо бусд нийт иргэдэд төгрөгийг үүднээс ном авчуулаад биднээс төгсөн байна. Тэгээд дахиад одоо өөрийнхөө зөвхөн хийдэг чаддаг ажлаа хийгээд явахгүй дахиад одоо эрүүл мэндийн технологийн салбар руу ороод өөрөө тэндээ сураад тий хүмүүст энэ эмнэлгийн үйлчлэгээ, эрүүл мэндийн үйлчлэгээ хэрхэн яаж аюулгүй хялбар байдлаар хүрэх юм гэдгийг өөрөө бас үлгэрлэнд хүчилж ингэ явж байгаад их баяртай. Тэгээд энэс маш их зүйлийг сурч байдаг шүү. Баярлалаа. Women in Medicine Mentorship хөтөлбөрийн хүрэл ивент тэтгэгч Sodom Foods болон Motiva Implant. За тэгээд манай подкастын ивент тэтгэгчээр түрүүнд дурдсан Dink Farm ажилладаг байгаа. Тэгээд Dink Farm-ын захирал Dink хамгаалсан захирал дахиад Dink-ийн билег өгөх юм байна. Манай mentorship хөтөлбөр гэж давхар явж байгаа тийм. Women in Medicine mentorship хөтөлбөр маань 10 сарын 1-нд нээлттэй байсан. 8 хоногийн хугацаанд үргэлжлэх 8 ментор оролцож байгаа юм хөтөлбөр байгаа. Эрүүл мэндийн салбарын эмэгтэй мэргэжилтнүүдийг нийгэм таниулах, тэдний дамжуулан эерэг үйлчлэлийг бий болгох юм эрхэм зорилготой. Тэгээд энэ хөтөлбөрийн маань ментор манай одоо Women ангаахын эмэгтэйчүүдийн холбооны дэмжигч бидний зөвлөх тийм танда баярлалаа гэж хэлээд. Тэгээд манай mentorship хөтөлбөрийн ивент тэтгэгчид Sodom Foods оролцож байгаа. Тэгэхээр Sodom Foods-ийнхаа бүтээгдэхүүний дээжс тань баярлалаа. За ингээд бидний яриаг тоглоом үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн подкастуудаараа эргээд уулзъя. За Баярлалаа. баярлалаа.